Тэгээ юудаач надад миний бэлэг бооцгоо. Манай найз залуу төрсөн өдөр болох гэж байгаа. Тэгээд би ер нь л амар бэлэг авахтаа айгүй муу заяа гэ бэлэг сонгохдоо муу ер нь нэг юм жоохон нэг юм импостер синдромтэй гэжнэстэй. Бэлэг өгөх айдастай гэх юм уу? Ийм өгсөн бэлэг ингээ хүн таалагдахгүй бол яна реакшн нь яах бол гэж боддог төрлийн хүн баггүй юу? Тэгээд ингээд ер нь жоохон санаа зовдөг. Гэхдээ тэрийгээ би өмнө нь л ингээл аргалцдаг байсан. Энэ удаа л яалтчгүй аргалах ингээ боломжгүйгээр яг өөртөө нүүр тулж байгаа. Тэгээд асуудал юу вэ гэхээр би ингээд яг тэр хүнстэй тэрийг авах гэж бодчихдгүй шууд ингээд тэрийг авна гэд таалагдахгүй бол өөрөө опшнтай байх гэдэг байхгүй юу? Тэгэж нэг сонин юутай бэлэг сонгодог. Тэгээ юутай ч ингээд нэг баахан юм нэг 4 юм авсан байгаа. Тэгээд аль нэг нь таалагдасаа гэжсэн тийм нэг тийм синдромтой хүн байна гэжсэн. Тэгээ юутай ч надад миний бэлэг бооцгоо. Тэгээ манай найз залуу ч нэг тойцон амар туртай. Нэг хамт дэлгүүр хийж байгаад тэгээд энэ гоё пүзэнтэй гэж ярьжсэн. Тэгээд би тэрийг нь авсан байна. Найзуудаасаа ингээд амар асуухгүй юу гэл зүгээр эрэхтэй өнд яавал зүгээр ийм гэл. Тэгээд пүү зүгэн гэдэг болвол амар улиг болсон гэж хэлсэн заяа. Гэхдээ би амьдралдаа хизээч хүнд пүү зүгж үзэж байгаагүй. Тийм болохоор миний хувьд бол зүгээр гэжсэн тийм. Тэгээд өгөхөр шийдсэн юм аа. Өмнө нь нөгөө нэг гадаадад амьдарч байхдаа бол амар хүмүүс ч юм бэлэг авчи тэрийг амар боож өгдөг. Тэгээд тэр журмаар азар бэлэг боож бол сурсан байгаа. Бас тэгтээ ядаргаатай юм шүү. Өмнө нь хүнд бэлэг өгөхдөө найзуудтай ч юм уу тий өгөхдөө ингээд нэг юм айдастай байгаад байдаг гэсэн чинь одоо энэ удаалаа ингээд амар гоё санагдаад байх юм гэж. Хүмүүс ингэж бэлэг өгөх донддгоо донддаг тий. Гэтэ энэ нэг юм хүмүүс байдаг шүү дээ угаасаа бэлэг өгөх дуртай авах дуртай нэг хайрыг хэлнэ гифт гэл тий. Миний хайрыг бол гифт өгөхдөө би дуртай байдаг л та. Гэхдээ ингээд тэрнээс илүү айцтай байгаа. Тэгээд энийг уншсан чи арай импостер синдром гэж нэрлэдэг юм билий. За ингээ ихнийхэн боочлоо. Дараачихаа нь энэ юу нэг контроллер stand гэхгүй юу? Тэгээ би одоо энийг яаж боох вэ? Гэж бодож байна. Ингээл ийм юм гоо яаж боож юм болоо. Битхэн хайрцагч байхгүй. Энийг нөө захиалж хийлгсэн байхгүй юу? Тэгээд хайрцаггүй үргэлжсэн. Харин ахгүй болбогнаад байсан юм байна шүү дээ. Цэцэг гэж бодчих байдаг шүү дээ. Гэтэ эрэгтэй хүнд цэцэг үг чинь бас байж болно гэдэг. Гэтэ манай хүн цэцэг өгвөл гайх. Димний хүний personality байдаг шүү дээ. Эсвэл ойлгоно болоо. Гайрахтан гэж хүрэх тахнаа амар хэцүү үдээс гэжнэстэй. Одоо ч потенциал ингээ хамт байгаа даа. Уучрал гэтээ зүгээр дээ. Ингээл энэ бэлгийг задлах нь хамгийн гоё юм. Шууд гаднаас нь ороод энэс ийм бэлэг энэ чи энэний ийм бэлэг ээ шүү. Ийм юм худалдаж авсан гэж бид бодохоос илүү задлах нь гоё юм шиг надад санагдаад байна. Тэгэхээр зүгээр ингээ баач те. Би сая бүтэн бараг цагийн турш одоо цагийн цаашийн бүтэн хагас цагийн турш гэрээс скотч хайлаа. Тэгээ олдоогүй. Тэгээд би энэ болохоор нөгөө нэг хувцас биенд наадаг юм наалтахгүй тэгээд. За энэ нэг юмрхүү. Сэн тийм наахай юм наач.
Би тэгээд өнөөдөр юу хийсэн? Сая орж ирсэн нэг гоё тортны захиалга өгсөн. Гоё юу торт. За одоо ихтэй өөр нэг юм байгаа. Энэ нэг TikTok дээр амар их яваад байсан юм. Тоглоом гэх юм уу? За чи хараа шүлсээ гоожлоод байхгүй юу? Тэгээ өөрөө захиалж авахгүй мэдж байгаа учраас би өөрөө авчихъя. Энэ нэг ингээд хоёр талаараа ингээд хэлгээд өгдөг. Тэр юм дотор энэ тэмдэглэгч юм хэлсэн. Тэгээ ингээд ирэхээр нэг мөнгө асаал гал мал гараад байдаг тэр юм байхгүй юу? Бас яг хуу эрэхтэй үнний чинь дээр дотор нэг юм юу байдаг ч гэдэг л нөө жоох хүмүүст нь байдаг. Тэгээд тэрний сүнс тэр сүнсийг нь цадгах гэж байгаа юм болоо. Ажил нь л гэж найд. Шоолоод унах үедээ юу хүүхчээгээ юм авах юм гэхгүй л хэвчээ. Одоо ихтэй нэг асуудал байгаа. Тэр нь юу гэхээр одоо энэ бэлгэнүүд чинь бүгдийг нэг савнд хийж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд тийм том сав бай. Савнд ч юм уу, сав хийсэн л уутанд ч юм уу. Бацэн чи энэ төршлөө баах эрэгтэй хэрэггүй мөхсөн. Нэгийг болд юм уу шнэ. Яриулаад авцсан юм чинь дээр ах уу тий. Тэгэл нэг бэлэг хөхийн хооронд яас их юм бодох юм те. Номжгмин. Гэтэ зарим хүмүүс тамархан байдаг бол энэ бол зарим хүмүүст амар хэцүү асуудалтай байдаг юм аа. Гэдгийг хэлье энэ дашрамд. Ингэсэн чи энийг нь онгоолгоо ажиллах шин. За яг дарнаа чанаа. Начи. Йоо ямар мангар юм уухай болчлоо. Зүгээр. Угаасаа л тэгэл залал юу ах тахсан шүү. Хэцүү юм бэ? Зүгээр л олон талаа бодохгүй. Хийж болохгүй юм байна. Би штэ ингээд бүр сарын өмнөөс бодсон. За юу хүү гэд. Тэгээ сарын өмнөөс цуглуулж бас эхэлсэн. Тэгээд за ингээд энэ дөрөв бодлоо. Миний хайрц хэрэггүй. Тэгээ нөгөөх нь болохоор iPhone шигтэй тийм бол байхгүй зөөр утасны кейс. Гэтэ юм Rick and Morty. Стил нь яг мөн байгаа station. Нэ цааш өөр Rick and Morty үзэх таа болохоор юм л. Тий? Тэгээ би бүр захиалсан. Энэ ихтэй яг утас шиг харагдаад байна тий батларсан юм бэ ямар. Гэтэ би угаасаа 18 гарахаар 18 авчих хүртээ болсон л доо. Мотоциклэн дээр нь нөө нэг утсыг нь тогтоогчн дээр нь би уулан тогтоосон байхгүй юу? Тэгсэн чи арай юу яагаад дутуу тогтоогоод тэгээ бит хоёр сундалцсан үе гэсэн явжсэн чи харин удас нь уунчтیں۔ Тэгээ ээж захт нь хурдан явжсэн болохоор тэгэл бараг дээгүүр машин гарсан бохоо. Тэгэл яагачгүй л байсан л та. Тэгтээ нөгөө нэг юу яасан. Хатуу кейстэй байсан чи хатуу кейсэндээ нөгөө нэг 17 Pro-гийн нөгөө нэг юм улбар шар өнгө үргэлдээд тэгээд бүтэн халцрахаатай болсон. Тэгэл гэсэн чи харин нэг ингэж тогтоодгүй штэ гэж надад уурлаа. Би яаж мэдтiin чи өөрөө тэгээд наад урдаа ингэ тогтоцсон байгаа анзаарахгүй байсан. Тэгээ уулаа тэгээд дараа нь би тэгвэл би 18 гарахаар аваад 40 заа гэж хэлсэн. Тэгэл тийм байгаа даа. Одоо надад юм зүгээр өгөхгүй цаасан. Энэ дээр юм. Ингэж нэг босгоод энэ юм. Эн чинь нэг Nike-ийн улаан юу нь яагаад шүү дээ. Энийг ингэж энийг бас ингэж хийгээд жоох юм гээд ингэж тийм хийж байгаа юм чи. Тэр харагдчихтэй. Яа чад ямар тийм нэг за зүгээр